Нөө намайг их очир гэдэг. Би NRCC судалгааны компани судлаач байна. Өнөөдөр би та бүхэнд манай компаниас улирал болон гаргадаг хэрэглэгчийн итгэлийн судалгааны төвжирлийн хэсгийн үр дүнг танилцуулнаа. Манай судалгаанд хамрагдсан хөдөө амьдардаг иргэдийн 97.7% нь зам дээр огт төвжирдэггүй байхад хотын иргэдийн 1.3% нь л огт төвжирдэггүй гэж хариулсан байна. Энэ нь өмнөх улиралтай харьцуулахад 4.5-аар буурсан. Судалгаанд хамрагдсан иргэдийн 15.6% нь замын төвжирэл өнгөрсөн жилдээ харьцуулахад хэвэндээ байгаа гэсэн бол 33.4% нь нэмэгдсэн гэж хариулсан байгаа нь өмнөх улирлаас 6.7-оор пунктээр нэмэгдсэн байна. Судалгаанд хамрагдсан иргэдээс төвжирлийг бууруулахын тулд ямар арга зам авах вэ гэж асуухад 24.8% нь дэд бүтц, 9.6% нь нийтийн тээвэр болон 9.9% нь замын хөдөлгөөний зохицуултыг сайжруулах шаардлагатай байна гэж хариулсан байна.